Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө, өдөр, орой минь. За тэгээ умар дийлдэнд омгийнхаа дараагийн партаар уулзах байна. Тэгээ энэ партаар ерөнхийдөө бол 1-р бүлэг нь дуусч байгаа. Тэгээ 2-р бүлгийнх нь эхлэл явж байгаа шүү. За тэгээд намайг дэмждэг болон шүүмжилдэг, комент хэсгээр миний алдааг бичиж өгдөг, сабаан дардаг, лайкаан дардаг хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд пэйжээ илүү гоё дэмжиж, зургаа илүү их үзээрэй. За тэгээд үлээ мангад ордог. Манга маань яаж эхэлдэг вэ гэвэл цагийн хэрэг нууран дээгүүр нэгсэл нөгөө хэд дээр очиж байгаагаар эхэлдэг байгаа. Тэгэл нөгөө хэд нь төлөвлөгөөгөө боловсруулаад гоочийн эрдэмтэн болон найз хоёр нь тэгэл манай сүхэн ахын тэрүүгээр бүх хамгаалтыг хариуцал, танг настаа бүх эмчилгээг нь хариуцал бүх юм хийгээ байждаг байгаа. Тэгэл цаг эргэж арангуудаа тэр ирж байна гэж манай мантаа гэлдэг. Манай мантаа хураа ах болон хураа дүү хоёр дагуулаад гүгээд ирж байдаг байгаа. Тэгэл манай мантаа гиснийг хараадсан нөгөө хэд нь ашгүйдээ чи зүгээр байна. Таныг зүгээр байгаад баяртай байна эзэнтэй гэсэн чинь бүгд зүгээр үү? Бид давгүй дээ. Бүгд зүгээр байгаа нь ашгүй дээ. Тэгэл тэгсэн чинь танг настаа зүгээр ч гэсэн манай сайхнаа яасан гэж асуусан чинь манай мантаа уучлаарай гэж танг настаа үгүй байлгүй дээ гэж шууд би юм удаал. Тэгсэн чинь манай мантаа уучлаарай. Тэгэл бүгд гашуудаал. Манай мантаа уучлаарай хэлхээс өөр зүйл хийж чаддгүй. Тэгэл байдсан чинь саагийн хажуудал дээр мөрөн дээр нь хараад байв. Түүний зөгцийг салбарын удирдлагчид хүлээлгэж өгсөн. Тэр нөхцөл байдлыг харж байгаа зөгцийг шилжүүлнэ гэсэн. Энэ бол удирдлагчийн даах ёстой зовлон гэж манай мантахад хэлдэг. Манай мантах сарнай руу хараад өөрөө боддог байгаа. Би хэдий юм ихтэй хайртайчсан. Би бүх зүйлийг тооцоолж, бүх зүйлийг бодож хийх ёстой байж энэ бүгд миний буруу. Би бүхний хэлбэрхэн давсаар байгаад биеийн тоож бусдыг юм байдалд оруулчихлаа. Тэгэл өдий болтол туулж ирсэн бүх юмаа боддог байгаа. Танг настантай танилцсан үеэс ахгуулаад сүхээтэй танилцсан үеэс ахгуулаад хүмүүс бодвол амар хэлбэрхэн байж энэ бүгдээ ачаар гэл. Тэгэл би багасаа л өдөр бүрийг амьд үлдэх өшөө авахын талаар л бодж өнгөрөөдөг байсан. Би зөвхөн яаж амьд үлдэж өөрийгөө хамгаалах талаар л мэднэ. Би дэрэгдээ байгаа хүмүүсийг хамгаалж чадахгүй гэж хэлээл ерөнхийдөө дахиад төмөр нэгтгэлийн удирдагчтай ярьж ирснээр санд байгаа. Төмөр нэгтгэлийн удирдагч чи арай л эрт цоёогоо харуулж байгаа юм шүү. Хамгаалах зүйл ихтэй байх тусмаа илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бидтэй гэж манай мантад хэлж ирснийг бодвол би хангалттай хүчтэй байвал бүгдийг хамгаалж чадна гэж бодсон. Ичмээр юм. Би эргэл зохицуулгүй тусмаа бусдыг улам илүү аюулд оруулж байна. Аваа би бусдыг хамгаалж чадахгүй дэ өөрийгөө зүхэж байна. Тэд надаас болж гэмцээ. Би бүгдийг нь мэдсэн эсэхээ мэдгүйч саяхан мэдсэн дэлхий үнэндээ ч бас уур хурж байна. Та хүн бүрийг энэ үннээс хамгаалахын тулд ганцаараа хэр их зовлон тээсэн юм бэ ааваа гэж аавахад талаар амар бодоол. Тэгэл аавынхаа тийм ингээд өдий болтол гаргасан золиос бүх юмных нь хажууд би бүр юу ч биш юм байна гэдгийг манай мантаа мэддэг. Тэнгүүд шууд нөгөө хэдийнхээ урд өвдөг сүгдөл шууд толгойгоор газар мөргөл намайг уучлаарай. Би бүгд миний бүтлгүүтлээс болж гэмтлээ. Бидний нандин хамтрагч үүнээс болж өөрийгөө золиососон. Болохоор одоо ингэж илээч нэмэргүй байх. Гэхдээ би ахиж хизээч ийм зүйл болохгүй. Би бүгдийг нь хамгаалах болно. Надад тулааны урлагийн бүлгэмүүдийн хүч хэрэгтэй байна. Би Думардын тэнгэрлэг бүлгийн сэргээн босгох болно гэж манай мантаа тэгсэн чинь Хожи эрдэмтэн бүгд сонсоод гайхдаг. Тэнгүүтээ манай эрдэмтэн шууд өмнө өвдөг сүмтэн би Умардын тэнгэрлэг бүлгийн удирдагч ёсолж байна гэж тэгдэг. Тэгсэн чинь манай сүхэ хүртэлтэй таны анхны элдийн хувьд би эзнийхэн зорилгын төлөө амиа өргөхөд бэлэн гэл. Тэгэл албатан Хуан Чол би эзнийхэн хүсэл зарлигд үнэнч байж гэдгийг хандгаалж байна гэл. Тэгсэн чинь танг наст хүртэл Умардын тэнгэрлэг бүлгийн 5 дугаар удирдагч агуу дайчин мантахаг ёслоё. Би шавийнхаа жавхлан золиосын төлөө чадах бүхнээ хийх болно гэж бүгд ёслол хүндэтгэл үзүүлдэг манай мантахад. Тэгэл манай мантахагийн энэ ерөнхийдөө бол 1-р бүлэг нь дуустав байгаа шүү. Тэгээ одоо 2-р бүлэг нь эхэлнэ. 2-р бүлэг маань далай дотор нэг усан хонгоц хөвж байгаагаар эхэлдэг байгаа. Нэгэн үл мэдэгдэх тийм боолттой оролттой юм барьсан хүн суудсан усан хонгоцтой хөвж байдаг. Тэгээд төмөр цус цайж Шондоны өмнөх эрэгт байрлах хягцан галт уулын усан сан арал төмөр цус цайз гэдэг ингээд цайзд ирдэг байгаа.
Тэгэл тэр дээр буунгуудаа боддог манай мантаа. Авцлан барилгатайгаа шууд нийлдэг болохоор үүнийг байгалийн цайцлал гэдэг. Дээрс нь энд өөрийн тулааны урлагийг бүлгэмийн байгуулсан хүн байдаг. Умардын тэнгэрлэг бүлгэмийн агуу дөрвийн нэг байсан ялагдчихгүй төмөр цуст Жэн Хэк Шим гэдэг хүн ерөнхийдөө бол Умардын тэнгэрлэг бүлгийн дөрвөн багны нэгийг танилцуулдаг байгаа. Тэгэл манай мандах нөгөө туслахууд дээр нь шавнар дээр нь орж байл. Би шаардлагагүй хүмүүсийг хүлмэрг байна. Тиймээс саад бололгүй бүгд яв гэлтсэн нөгөөд нь юу хизээд халдагч төмөр цус цайз зөвшөөрлгүй нэвтэрсэн хүнийг газар дээр нь цаазлах ёстой мэдгүй юу чи гэж бүгд дайрсан боловч манай мандах бүгднгээр нь цусан далаа урсгадаг байгаа. Бүгдийн дайрж ирсэн бүгдийн алаал нөгөөдөл нь бүгд халдагч гэж бүгд дайрсан боловч манай мантагийн сэлмийн эрэнд зүгээр л дүүп бүшгэл цусгаж байдаг яг үнэ. Гэсэн ч нөгөө хэд нь энэ чөтгөрийг бариад ав гэж бөөндө дайрсан боловч манай мантаа бүгдийг амар хядаал цайзын хамгийн дээдлийн давхар гараад ирдэг байгаа. Гэсэн ч нөгөөх нь ямар хүн байдаг вэ гэж 9 тэнгэрийн хоёрх нь өгчих гэж одоо 7 тэнгэрэл болох шиг яг юу болоод байна гэд амар тарган хүн сууж идэг. Тэгэл манай мантаг ярьж байдаг. Энэ цайзаас гадна ертөнц үнэхээр өөмөтэй бас аюултай. Үгүй ээ. Юм яаж мэдэх вэ? Энэ алдчихгүй цайзад умардын хараалт сүнс хүрээд ирэх үдэ гэж байжсэн чи хаал гарна манай мантахаа ороод ирдэг. Нөгөөдг нь хараад бүр гайхаал. Чи юу вэ гэл хараалт сүнс гэл манай мантахыг шууд таньдаг. Тэр үнэхээр ирлээ. Миний цаг нь болсон юм бах та. Ялагдчихгүй төмөр цуст Жи Хэк Шим гэдэг юм тарган болцсон байдаг. Тэнгүүтээ манай мантаа таныг бараг таньсангүй шүү. Та их чин нэмжээ гэсэн чи умардын тэнгэрийн агуу дөрөв дундаа тулааны урлагт хамгийн гарамгай байсан хүн би шүү байл. Гэсэн чи нөгөөт умардын тэнгэрийн бүлгийн хамгийн хүчрхэг Жон Хэшим танд юу тохиолдов вэ? Та гахай болчих гэж манай мантаа хэлдэг. Гэтэ манай мантаа бүр үнэхээр кул болцсон гоцтой. Зүс царай эдрэн бүгд үнэхээр амар кул болцсон гоцтой. Тэгэл нөгөө хүн шууд энерги шүнийг алсан гэсэн. Гэтэ чи алсан бидтэй. Бас чи тэр олон тулаанчдын өмнө Ён Чо Хуаныг алсан бидтэй. Зорилгодоо хүрэхийг хүснэ нь сайн зүйл. Гэхдээ чиний зорилго уур хэлнээр цэнэглэж байна. Тиймээс л төв тэнгэрлийн нийтл чиний чамайг барихын төлөө бүх зүйлийг хийж байна гэж тэгж хэлээл. Шууд манай мантахад тулдахад бэлэн болдог байгаа. Тэгэл шууд өмнө ингээл шивэстэй биен дээрээ шууд зогсон. Шивэснүүд нь шууд илт болж хувраал өмнө гарч ирдэг байгаа. Би бол хүлийн зөвшөөрч чадаагүй арчаагүй хүн. Энэ бол би гэл нөгөө хүн чинь шууд шивэснүүдний тийм нэг сонин илт болоод гарч ирдэг байгаа. Осгүй төмөр цус тэнгэрийн ки гэл хоёр. Тэгэл манай мантахад шууд тулаан эхлүүлдэг байгаа. Манай мантаа бүх талаас дайралтаас нь бултаал зөрүүлж дайраал. Тэгэл нэг энгийн сэлэн барьсан байж байгаа тэрүүрээ дайрсан тэрийн шууд хугараал. Тэгэл манай мантах шууд ингээл дайралтаас нь түүний айж булан сандарч байгааг мэдэрч байна. Тавгаас ийм хай байж юу гэл яагаад тийм болсон юм бэ ахаа гэл тэнгууд утаад бөмбөг шидэл. Нөгөөх нь утаанд ноногдсон утаа. Умардын ил тийм арга ашиглалаа гэж юу гэл. Урд нь байна даа гэж шууд ингээл сүйдгээ зөнгөл дайрсан чинь биш үү. Би түүнийг мэдэрсэндээ гэхдээ яаж тэр кигээр эзүүлээ шингээж бусдын хүчийг хуурч чадах төвшөнд хүснэ гэж юу гэсэн чи араас нь манай мантаа ийм хэн болж дээ ахаа ийм хэн зүйлд хууртаад таны мэдрэхүү муудсан байна гэл. Жинхэнэ төрхөө харуулъя цасан цэцгээ. Гэл шууд цасан цэцгээ боолттой юм дотроос гаргаад ирдэг байгаа. Үнэхээр амар сүрлэгээ эднэр бүр. Цасан цэцэг устгалын сүүдрийн ийлт гэл хүчтэй дайралт хийдэг. Нөгөөдөгт нь дөрвөн тэнгэрийн нэг нь гээд дөрвөн багны нэг нь оногдол барайраа ч маа амьд үлдээл. Мантахагийн өмнө өвдөгсөж сууж идэг. Манай мантах хараал. Гэсэн ч нөгөөдөг чи адилхан байна. Яг тэр чөтгөр шиг гэл гацаж төвтрээл айгаал хэлдэг. Манай мантах би 12 жилийн өмнө би гутам шахтайгаар ялагдсан. Умардын тэнгэрийн агуу дөрвлийн нэг ялагдчихгүй цуст
төмөр цуст жинхэнэ шин би чамайг хүчээрээ умардын хамгаалагч манай мантахагийн аавт ижилт гэж бодсон юмсан. Гэтэл чи ердөө том байгаа байж. Чи эзээч луу болж чадахгүй гэл манай хүн бүр ялагдсан драма сэдвэрт байгаа драма. Үнэхээр амар ялагдал зүгээр. Би зүгээр тэрний хажууд өт орхой байсан. Тэр зүгээр надаар тоглож байсан. Намайг зүгээр л айцаараа тоглож байсан. Би тэрний өмнө зутгаас өөр юу ч хийж чадаагүй. Гэхдээ яагаад чамаас тэр чөтгөр мэдрэгдээд байгаа юм гээл манай мантахаар сайгаал. Манай мантахаар хүчтэй дайралтуудаа илгээдэг төмөр цуст догшин луу гээл. Хүчтэй дайралтаа манай мантахаар илгээдэг байгаа. Манай мантахаа нөгөөдхнөөс нь бултаал. Шууд шал зүсэл бэл бултааж тэгсэн чинь нөгөөд нь миний цайзаас гар би үлдсэн амьдралаа энд чимээг өнгөрөх болохоор яваад өг. Чи үнэхээр бүх ертөнцийг өшөө авах гээё. Та нар мэдхгүй байна. Та нар төсөөлж чадахгүй. Надад чам шиг явсан үе би. Гэтэ туйлын нэгэн өмнө ямар ч нэмэргүй гэл манай мантахад хэлээл ер нь бол дайралтуудаа үргэлжлүүлдэг боловч манай мантахаа зүхт гинэ хин гэл шалын зүссэн байдаг. Тэгэл нөгөөд чинь доош хоочоол тэр хоорондоо шууд дайралтаа хийгээл эзээтэй тэр ингэж ингээд байж ийм юмыг анзаараагүй байх гэж би ч мэдрэхүйгүй болжээ гэл. Тэнгүүдээ дээш үсрээл дахиад шууд хүчтэй дайралт хийсэн юм манай мантаа. Шууд тэрийг хаагаал дундуур нь чавчаал. Тэгсэн чинь араас нь дахиад хүчтэй дайралт. Эренгүүт нь манай мантаа агаар дээр кийн алхаа хийгээл хөлний давшилттай техник гээл. Гар дээр нь баг сарны алхаа хийдэг байгаа. Нөгөөтийг харангуйтай юу вэ энэ новш хоос алхалтыг хүртлөө энэ яг умардын тэнгэрийн агуу дөрвөлийн хар салхи Кёмосины онцгой хөлний техникт маш адилхан харагдж байна. Дөрөвний тэр 9 тэнгэрийн шуурганы мастер Нумкүхэгийн ижил байдлаар илдээ гаргаж ирсэн. Энэ юу вэ? Намайг энд байхад хэдэн жилд юу болсон юм бэ гадуур гэх. Тэгснээр ер нь бол энэ чаптер дуустдаг байгаа. Тэгээ дараа чинь чаптерс илүү гоё болно шүү. Тэгэд ойрдод тэгээд яалтгүй нэг богино бичлэг оруулаад бичлийн чанар нэх сайжрахгүй байх яриа эдрийн чанар би жоохон зав муутай байгаа шүү. Тэгээд 13-наас авахгүй л ер нь бол бичлэгийн чанар нь арай гайгүй сайжрах байх. Тэгээ ярианы чанарцаа өдөртөө нэг 2-оос 3 бичлэг ордог болно шүү ер нь бол. За тэгээд үзсэн хүмүүстээ баярлалаа. Сабан дараад лайк дараад үзээрэй.